сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр бид энэ илэгний вирусын шинжилгээний хариунууд яагаад зөрөөд байна вэ? Зарим лаборатори дээр илэгний C вирустэй гэж гараад, зарим дээр байхгүй гэж гараад, зарим лабораторид тоолуулахад маш өндөр гарсан хэрнээ зарим лабораториуд тоолуулахад их бага гараад байгаа. Энэ учир шалтгааны талаар баг зэрэг мэдээлэл өгье гэж бодож байна. Энэ миний гарт өнөөдөр энэ өнгөрсөн онд 2015 оны номер эрүүл мэндийн спортын яам гэж байлаа. Тэр яамны зүгээс одоо стандартжуулах, илэгний C вирусыг тоолох лабораториудын стандартжуулах ийм зүйл ажил хийгдээд гаргасан 11 лабораторийн лист байна. За үүн дээр одоо энэ лабораториудын нэрийг бол би нэг нэгээр нь дурдж одоо та бүхэндээ цаг авшгүй. Гэхдээ энэн дээр хоёр төрлийн одоо илэгний C вирусыг тоолно гэж яг чухамдаа юу юм? За энэ талаар эхлээд дэлгэрэнгүүлээд ярив. За C вирус, B вирусын тоолно гэдэг бол илэгний C вирус маань болох дээрээ зэрэг C вирус бол RNA буюу рибонуклеины хүчил тийм ээ. Энэ англиар бол RNA гэж байгаа. RNA. За үүнийг тоолдог. B вирусын хувьд бол B вирус маань болох дээр зэрэг ДНХ агуулсан. Энэ болох дээр зэрэг англиар бол DNA. Deoxynucleic acid гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг вирус тоолно гэдэг бол түрүүчийн бас нэг видеонуудад бид бас тайлбар өгсөн. Тэр үгээр илэгний C вирусын хувьд бол эхний шинжилгээ бол зөвхөн эсрэг биетийг үздэг. Эсрэг биет гэдэг нь хүний биед орж ирээд C вирус ороод ирэхдээ зэрэг бидний дархлааны систем түүнтэй тулдуулах гээд эсрэг биет гэж юм үүсгдэг. Тэр бол C вирус бол биш. Тэрнийг нөгөө түрүүн тайлбарснаар anti-HCV тийм ээ. C вирусын эсрэг биет. Энэ эсрэг биет бол та C вирустэй байна гэсэн одоо үг бол биш. C вирустэй байгаа халдвартай халдваргүй эсрэгийг бол зөвхөн вирус тоолох шинжилгээгээр л илрүүлнэ. Энэ бол тоон шинжилгээ байгаа. C вирусын хувьд бол RNA буюу англиар RNA энэ молекулуудын тоолдог. Энэ чинь нөгөө генийхэн мэдээллийг агуулж байгаа ийм молекул байгаа. Молекул байгаа. За B вирусын хувьд бол ДНХ, DNA гэдгийг тоолдог. За ийм байна. Мөн B вирусын хувьд бол бас яг адилхан. D вирусын хувьд бол мөн энэ бол юутай? ДНХ-тэй одоо англиар бол DNA-тэй тийм ээ. За ийм байна. За тэгэхээр энэ вирусуудыг тоолно гэж одоо ямар юм яриад байна вэ гэж. За тоолно гэдэг нь болох дээрээ зэрэг энэ генийн мэдээлэл агуулж байгаа. Энэнийг одоо чинь нөгөө генийн мэдээлэл агуулдаг дарааллууд байж байгаа. Энийг нь гаргаж ир тоолоод за таны цуснд миллилитр цуснд одоо хоёр төрлийн нэгж байдаг. Энэ дээр болох дээрээ зэрэг copies гэж байгаа. Copies миллилитр гэж байгаа. Эсвэл IU International Unit миллилитр гэж байгаа. За ийм хоёр нэгжээр хэмжиж байгаа. Энэ юу бол? За copies гэдэг нь болох дээрээ зэрэг энэ тэдэн ширхэг байна гэж. За энэ бол нөгөө олон улсын стандартад хэмжигдэж байгаа нэгж нь биш. Энэ болохоор International Unit олон улсын нэгж миллилитр цуснд тэдэн олон улсын нэгж байна гэсэн. За тэгэхээр энэ нэгжээр бол олон улс явдаг. За ойролцоогоор бол энэ хоёрын хооронд нэг 6-гаар хуваахад хоорондоо таардаг. 6.1 хэд байна? Тэр за хуваагаа таардаг. За тэгэхээр энэ бол IU гэж байгаа International Unit олон улсын нэгж миллилитр цуснд хэд байна гэж. За тэгэхээр хариу бол ийм хоёр нэгжээр гарч ирж болно. Лабораториуд маань бол ихэнх тохиолдолд энэ нэгжээр өгөх ёстой. Энэ бол олон улсын C нөгөө стандартын нэгж нь. За вирус тоолох аппаратны тухайд. За одоо энэ нөгөө түрүүчийн би дурдаад өнгөрсгсөн энэ 11 C вирус тоолох одоо стандартчлагдсан юм 11 лаборатори байгаа. Энэ дээр илэгний төв, GrandMed, Intermed, Хөсүүд, Med Analytic, GelsLab, Сонгодоо гэсэн ийм 7 байна. Сүүлийн
дөрөв нь болохоор Итгэл эрүүл мэндийн төв Happy Veritas Oncogen Stand Lab гэдэг. За энэ 11 лабораториос жишээлбэл эхний 7 бүрэн автомат машинаар C вирусыг тоолдог, B вирусыг тоолдог. Сүүлийн 4 нь Итгэл эрүүл мэндийн төв Happy Veritas Oncogen Stand Lab бол хагас автомат машинаар. За тэгэхээр энэ вирус тоолох шинжилгээнд дээр хагас автомат, бүрэн автомат гэдэг энэ зүйл яригадаад байна. За энийг одоо би та бүхэндээ нэг товч одоо хар үгээр тайлбарлаж хэлье. Энэ ямар зүйл яриад байна вэ гэхээр зэрэг та бүхэн одоо магадгүй надаас дээш настай ч юм уу эсвэл 30-аас дээш настай хүмүүс бол магадгүй сайн мэдж байгаа бах. Техник үед нэг Орос угаалгын машин гэж хагас автомат угаалгын машин гэж байсан. Тэр яадгүй гэхээр зэрэг угааж агаад дундталт нь ингээд зогсоод хүн гараа гаргаж ирээд хувцас ингээд мушгаад буцаагаад хийгээд тэгээд үргэлжлүүлээд угаадаг. Ийм хагас автомат. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг дундталт нь ямар нэгэн байдлаар хүний гар ордог гэсэн үг. Ямар нэгэн байдлаар хүний гар ордог. Бүрэн автомат гэдэг нь болох дээр зэрэг одоо бидний хэрэглээд заншчихсан угаалгын машинууд шиг хийгээд юу угаалгын нутгаа хийлээ. Хувцас угаагаад дууслаа. Нөгөө хөгжмөн дугуурлаа. Та аваад хатаагч руугаа хийнэгүй бол хэцэн дээрээ тавиад хатаа. Тэгэхээр энэ угаалтын процесс бол бүрэн автомат машинд бол ерөөсөө хүний гар орохгүй тийм ээ. Хүний гар орохгүй. За тэгэхээр яг энэ лабораторийн шинжилгээнд дээр бас яг ийм л зүйл байна. Хагас автомат гэдэг энэ 4 лабораторийн хувьд бол ямар нэгэн байдлаар дунд нь хүний гар ордог. Тийм учраас алдаа гарах магадлал тун их. Алдаа гарах магадлал тун их. Тийм учраас та бүхэн элэгний болоод бусад энэ вирусын одоо иммунологийн шинжилгээ, энэ вирусын тоон шинжилгээнүүдийг хийхдээ бүрэн автомат машин хэрэглэдэг энэ лабораториудад өгөх хэрэгтэй байна. Бүрэн автомат хэрэглэдэг энэ лабораториуд. Яагаад гэвэл тэнд дундталт нь хүний гар ордог учраас алдаа гарах магадлал нь маш бага. Одоо цусаан сольчихгүй бол жишээлхэд алдаа бол гарахгүй гэсэн үг. Тэгээд хоорондын харьцаа одоо энэ 7 лаборатори байна. Энэ C вирусын тухайд бол элэгний төв, намцангийн харьяа, Grand Med-имлэг, Intermed, Хөсүүд, халдвар төвчин судлалын үндэсний төв, Mid Analytic, Gels Lab, Сонгодоо гэдэг. Энэ 7 лабораториудын хувьд жишээлхэд бүрэн автомат машинаар тоолдог учраас C вирусын одоо хооронд юунууд үр дүнгууд нь бол хоорондоо таарна, алдаа гарах магадлал нь маш бага. Тийм учраас энэ дээр би дахиад хэлээдхий та бүхэн Итгэл эрүүл мэндийн төв Happy Veritas Oncogen Stand Lab гэдэг энэ 4 лаборатори байна. Энэ хагас автомат машинаар тоолж байна. Тийм учраас алдаа гарах магадлал өндөртэй юм байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол C вирус, B вирусын тоон шинжилгээнд дээр. За илрүүлэх шинжилгээний хувьд би бас нэг зүйлийг энэ дээр тодруулаад хэлээдхий. Илрүүлэх шинжилгээ бол энэ зүйлүүдийг эднийг хийдгүү зөвхөн anti-HCV гэдэг тийм ээ. Нөгөө эсрэг биетийг үздэг anti-HCV нөгөө энэ бол юу гэсэн үг вэ гэхээр эсрэг биет C вирусын эсрэг биет гэсэн үг тийм ээ. Hepatitis C virus гэж байна шүү дээ. Энэ бол англиар. За тэгэхээр энэн дээр бол энэ бол тоон шинжилгээ биш. Энэ бол тоон шинжилгээ биш. Өндөгний цуснаас авч байгаа шинжилгээ эсвэл одоо энэ гарын бугуунаас аваад тэгээд бас энэ бол тоон шинжилгээ биш. Энэ шинжилгээнүүдийн одоо хоорондын хариу. Тэгээ манайхан энийг буруу яриа сурчсан байж байгаа. Энэ дээр юу гэж ярьдаг вэхээр энийг үзүүлчихэд би C вирустай байна гэж. Уул нь бол энэ бол C вирусын эсрэг биет үзэж байгаа болохоор энэ бол C вирустэй гэсэн үг бол биш. C вирусын RNA тоолуулаад ингэж байгаа хариу гарч ирж байгаа тохиолдолд бол C вирустэй гэж үзэх хэрэгтэй. B вирусын хувьд бол бас мөн адил. Гэхдээ B вирусын шинжилгээний талаар бол B болон D вирусын талаар бид тусад нь ярих учраас энэ удаад нь орхичих. Тэгэхээр энэ шинжилгээнүүдийн хувьд бол лабораториудын тестүүдийн үр дүн баг зэрэг зөрөх магадлалтай. Яагаад гэвэл энэ бол нарийн бас тоон шинжилгээ биш. Зарим тохиолдолд хүн им уусан ч юм уу одоо C вирусын одоо ер нь элэг дэмжих эсэн цаал юм уу тийм ээ. Янз бүрийн циклофрон ч юм уу тиймэрхүү им уусан тохиолдолд энэ эсрэг биетийн
цусан дахь концентрац ихсэж багасдаг учраас зарим тохиолдолд бол энэ хоорондоо зөрөх магадaltaй. Энэ тоон шинжилгээний хувьд бол энэ RNA тоолуулж байгаа, RNK тоолуулж байгаа тоон шинжилгээний хувьд бол шинжилгээний хариу зөрөх ёсгүй. Бүрэн автомат машинаар тоолуулсан тохиолдолд бол та бүрэн итгэж болно. Шинжилгээний хариу бол зөрөхгүй. Сингапурт нь байна уу, Солонгост нь байна уу, Монголд нь байна уу? Адилхан л үр дүн гарна. Шинжилгээгээ өгөхдөө мэдээж хэрэг өлөн байж өгөх ёстой. Өлөн байгаа тохиолдолд бол нөгөө шинжилгээний явцад одоо алдаа гарах энэ магадлал нь бас багасдаг. Тийм учраас өлөн шинжилгээгээ өгөөрэй. За тэгэхээр зэрэг би дүгнээд хэлье. Та дэлгэний C вирусээ тоолуулахдаа болон бусад ДД мөн шинжилгээгээ өлөн өгөх нь байна. Хоёрдугаарт нь хамгийн чухал шаардлага бол бүрэн автомат машинаар. Өөрөөр хэлбэл дунд нь гар ордоггүй ийм машинтай газраар тоолуулах нь чухал. Энэ 11 юунаас бол эхний 7 бүрэн автомат машинтай байх нь байна. Тэгэхээр энэнийг та бүхэн маш сайн ойлгоорой. Бүрэн автомат машинаар тоолуулсан тохиолдолд энэ C вирустэй вирусгүй энэ бол зөрөхгүй. Шинжилгээний хариу зөрөхгүй. Энэ anti-HCV-гээ зөвхөн C вирусын эсрэг биед илрүүлэх шинжилгээ өгч байгаа тохиолдолд бол зөрөх магадлалууд байдаг. Энэ бол наривчлсан шинжилгээ биш учраас тухайн хүний одоо биеийн байдал, эмчилгээ хийлгэсэн эсэх энэ зүйлүүдээс болоод хамаарат шинжилгээ зөрөх магадлалтай. За энэ бол бодит байдал нь энэ. Тэгэхээр энэ дээр бол шинжилгээ зөрөхгүй, энэ дээр зөрөх магадлалтай. Тэгээд энэ C вирусыг тоолуулах шинжилгээ өгөхдөө бүрэн автомат аппараттай лабораторид шинжилгээ өгөөрэй. Хагас автомат бол алдаа их гардаг учраас хагас автомат тоолдог машинтай лабораториудад хичнээн хямд байсан ч гэсэн бас шинжилгээ аль болох өгөхгүй байхыг хичээгээрэй.